За бүгдээрээ сайн байцгаана уу? Одоо энэ хэвлэлийн хурлыг одоо шууд дамжуулгын үзэж байгаа үзэгчид, за энд хүрэлцэн ирсэн телевизэн сэтгүүлчид та бүхнийг энэ өдрийн мэнд төвшүүлье. Өнөөдөр одоо шудраг осны төлөө тэмцдэг төрийн бас байгууллагын төлөөл бид нар яагаад энэ хэвлэлийн хурлыг зохион байгуулж хийх болсон бэ гэвэл 7 сарын 1 ахин бүү давтагдаасаа тэр эмгэнэлт явдал ахин бүү давтагдаасаа гэж хүссэндээ бид бүхэн өнөөдөр цуглаа. 7 сарын 1-ний эмгэнэлт явдлаас хойш 4 жил өнгөрсөн ч гэсэн ямар ч одоо энэ хэрэгт буруутнууд нь шийдэгдсэн юм байхгүй, нөхцөл байдал дээрцсэн юм байхгүй, харин уламд орцсон ийм байдалтай ирлээ. 7 сарын 1-ний эмгэнэлт явдалд одоо хохирогчд хохирлоо одоо бүрэн дүүрэн тогтоолгоогүй, бүрэн гүйцэд төлөгдөөгүй. За 7 сарын эмгэнэлт явдал гарахад одоо буруутай улс төрийн шийдвэр гаргасан, янз бүрийн шийдвэр гаргасан гэм буруутнууд нь тогтоогдоогүй, шийдэгдээгүй ийм байдалтай байна. Ер нь бол одоо ёс зүйн хувьд энэ сонгуулийн бодлоонтой холбоотой 2008 оны сонгуулийн бодлоонтой холбоотой энэ 7 сарын 1-ний хэрэг явдлын буруутныг одоо шийдсэн байж энэ сонгуульд орох хэрэгтэй байсан. Гэтэл бол одоо ямар ч шийдсэн юмгүй, энэ одоо хэргийн асуудал огт агсан юмгүй, ийм байдалтайгаар өдий үрж байгаад бид бүхэн одоо сэтгэл санаа зовж төгсөж байна. 7 сарын 1 ахин давтагдахгүй гэх баталгаа огт алга байна. Яагаад бол улс төрийн нөхцөл байдал улам доройтсон. Одоо ямар нэг сөрөг хүчний одоо удирдагчийг ихтэл одоо сонгуулийн өмнө шууд бариад хорчдаг ийм байдал ч одоо гарч байна. Мөн сонгуулийн үеэр ямар ч одоо улс төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй нэрийн дор одоо үг дуурахгүй байх ийм орлого гарч байна. 7 сарын 1-нд одоо гол гин буруутай гэж яригддаг хүмүүс одоо нэр дэвшээд явж байна. Тэр нэр дэвшиж байгаа хүмүүс маань улам одоо цаашдаа дархан эрхэн баталгаажаад улам энэ хэргийг дараад явна гэхээс биш 7 сарын 1-ний асуудал бол шийдэгдээд явна гэх байдал энэгээрээс огт харагдахгүй байна. Тийм болохоор бид энэ 7 сарын 1-ний асуудал дахин бүү давтагдаасаа гэсэн үднээс өнөөдөр хуран цуглаад ард түмэнтэйгээ бол учран залгаж байна. За ингээд одоо бусад санаа зорилго нэгтэй нөхдүүд маань өөрийн гэсэн санаа бодлоо хэлж танилцуулнаа. За юуны өмнө 7 сарын 1 ер нь Монгол улсад 2008 оны сонгуульд бүх нийтээр оролцож тэр иргэдийн өгсөн саналыг тухайн үеийн Монгол ардын хувьсгалт нам, одоогийн ардын нам бүрэн бүрэлдэхүүнээр бүх тойрог хэсгийн орууд дээр лөөвөр хэсэг та бүгд мэдж байгаа. 5 хүний амнаас ирснээс гадна нэгэн залууг бол одоо тухайн үеийн наман дарга баяр маш бүдүүлгээр од нийтийн телевизүүдээр мэдээлэл өгч байсан та бүгд мэдж байгаа хаа. Тэр нөхөр ямар мэдээлэл хийж байсан гэх юм бол тэр нэг хүнийг хувьсгалт намын байран дотор зодоод гавлаад алдсан байгаа. Тэгэхэд нөхөр баяр бол кредит банкны цэфийг онгойлгох гэж явж байгаад өөрөө угаартаад нас орсон гэж онц байдал зарлцсан 3-4 хоногийн дотор Монгол телевиз ганцхан ажиллаж явах үед бол тэр нөхөр тийм мэдээлэл хийж байсан. Тухайн үеийн сайд байсан, хууль зүйн дотоод хэргийн сайд байсан мөнх хөргөл штабыг бол толгоолж яасан. Хамгийн гол нь онц байдал зарлсны дараа эдгээр бас нэг том ноцтой алдаа гаргасан байгаа. Яагаад Батлангамлах яамыг оруулцуулж тэр байлдааны зэвсгүүдийг хотоёор гаргаж тавьж тэгж ийм замбаргүй байдлыг дарах нэрэлдээр Батлангамлах яамыг хүртэл оролцуулсан байгаа. Энэ бол одоо бас хууль зөрчилтөнд том ноцтой асуудал болсон байгаа. Тухайд мөнх хөргөл бол хууль зүйн дотоод хэргийн сайд байж байхдаа цагдаагаа хариуцж явах хэрэгтэй. Тэгвэл Батлангамлахыг бас оруулсан байгаа. Тэгээ дээрэс нь 4 сайхан залуу гараас нь хөөж яваа буутсан. Энийг бол манай иргэд одоо баг 3-4 жил ярьж байгаа. Дээрэс нь энэ 800 гаруй хүнийг хууль бусаар баримтлаж тартлаан зовоож тэнцээ галуун цуугаар удаж контейнер түгжиж хоолунд өгөхгүй тэнцээ тэр залуус бүгдээрийн тэнцээ тамалж байсан. Тэгээд ганц удагд бол ихэнх нь аваачиж хориод хатуу эрүүл шүүлтэн дор бүгдээрэнгээс нь мэдүүлэг аваад тэн дотроос ч бас олон хүнийг бас заримуд нь жоох хүүхдүүд байсан, эмэгтэй хүмүүсүүд байсан, заримуд нь мөрдөн байцаалтайгаа явж байгаа, заримуд нь бол бас сулгадаад явсан байгаа. 275 хүнийг 6-аас 7 жилийн хугацаагаар шоронд хийсэн бүгдээринг. Нэг хуулийн заалттайгаар бүгдээрэнд нь 179, 130, 131 гэдэг зүйл ангиг өгөж энэ залуучуудыг бүгдийн шоронд хийсэн. Өнөөдөр миний ард сууж байгаа энэ залуучууд бол тухайн үед зүгээр сурчлагын цойгийн хэсгийн сурчлаганд явж байсан залуучууд байгаа. Энэ залуучууд болох дээр би одоо та бүгдэд танилцуулъя. Энэ Майн баяр гэж залуу байж байна. 3 жил 6 сарын ял авсан. Энэ хойно сууж байгаа.
Энэ Зоргоо гэж залуу байна. Бас 3 жил 6 сарын ял авсан. Энэ Тулга гэж залуу байна. Бас 3 жил 6 сарын ял авсан. Бүгдээрэнд нэг жилийн бүгдээрэнд нь ижилхэн бөгөөд ижилхэн зүйл ангаар бүгдээрэнд нь ял авч ирсэн. За энэ талд нь Чойж амц гэж залуу сууж байна. Бас 3 жил 6 сарын ял өгсөн. Энд чи Каридбек гэж залуу сууж байна. Бас 3 жил 6 сарын ял өгсөн. За одоо миний энэ зүүн талд сууж байгаа юм бол та бүгд мэдж байгаа. Сайхан хүүрээ алдсан, араад нь хөөж явж байгаа нохоо шиг бодулсан хүний талигачийн ээж нь сууж байна. Гэт одоо манай энэ хоёрыг та бүгд мэдж байгаа. Энэ олон улсуудын нөхцөл байдлыг гоожуулж, энэ олон улсуудыг ингэж хохироож 275 хүний ард талд шоронд орсон залуучуудын ард талд хэдэн гэр бүл байдг вэ? Хэдэн ах トゥ амраг садан байдаг вэ? Энэ бүгдийг бол энэ нөхдүүд хайхрахгүйгээр бүгдээрийн нь улс төрийн хэлмэгтэлтэйгээр хоригд болгож бүгдээрийн нь хорьсон юм аа. Тийм учраас би юу хэлэх гээд байна гэх юм бол энэ нөхдүүд 2008 оны сонгуулиар лөөрөөр гарч ирсэн улсууд. Тийм учраас энэ нөхдүүд одоо энэ бүрийн эрхийнхээ хугацаанд энэ цагаатгалын хуулийг нэн дээр гаргах хэрэгтэй. Энэ 275 залуучин бол 2009 оны өршөөлийн хуулиар 7 сарын 10-нд гарсан өршөөлийн хуулиар суулгагдсан залуучууд. Тэгээд энэ нөхцөлчин одоо үртэл ялтаа гэж явдаг. Ялтаа гэж явдаг. Насан туршдаа. Гадаа дотоод явлаа гэж нэг залуу сая ингээл визэнд орохсон чинь Солонгост явах гээд визэнд орохсон чинь та яд хэлжсэн юм байна гэж ингээл сургууль явуулах эрхийг хасж байна. Сургууль явуулахгүй гэж виз нөхгүй гэж байна. Ийм болохоор чинь энэ 275 хүн чинь насан туршдаа шоронд орсон гэсэн ийм данстай явд юм байна. Тийм учраас одоогийн энэ улсын их хурлын эрхэм гишүүд энэ улсуудыг нэн дайруу цагаатах хуулийг хурдан гаргаач. За тийм мөртлөө одоо энэ нөхдүүд унсан бүх төг тойроо явж нэгтгэхтэй адилхан одоо тухайн үед одоо наман дарга байсан ерөнхий сайдаас баяр одоо ингээ нэр дэвшгээ явж байна. Дээрээс нь штаб толгойлж явсан хуульчдын дотоодын сайд мөнх хоригдол нь одоо бас нэр дэвшгээ явж байна. Баянгол дөрөвдөл үү те? Баянгол нэр дэвшгээ явж байна. Үүнийг одоо өнөөдөр телевиз үзэж байгаа хүмүүс байд юм бол энэ нөхдүүдийг бүү сонгуульд оролцуул. Сонгуулийн ерөнхий орон ч гэсэн бид нар энэ шаардлага тавина. Лөөрөөр гарч ирчээд 40 олон улсуудыг амь насгаж үүсэж 40 олон залуучуудыг шоронд хийчихэд тэгэл дахиад одоо лөөрөөр дахиад нэг сонгуульд орох гол нэр дэвшгээл явж байдаг. Ийм бол байж болохгүй. За одоо ингээд манай нөхдөд бас ярих байхаа. Гэнхэргүй. За хүрэлцэн ирсэн сэтгүүлс нартай баярлалаа. Ер нь би 4 жил энэ асуудлыг хөөцөлдөөд явж явах үедээ эгээч би дараагийн сонгуулийг энэ улсын их хурлыг энэ засгийн газрыг энэ хууль шүүхийг дараагийн сонгуул дээр хүргэж байхаа гэж бодлого өнөөдөр явж ирсэн. Өнөөдөр бол 7 сарын 1-ний асуудал бол шийдэгдэхгүйгээр 12 оны сонгуульд орох нь бол хэн бүхэн тодорхой болцсон байгаа учраас иргэний нийгмийн байгууллагууд хамтарч хэвлэлийн баг хурал хийлгэж иргэдтэй ард олондоо ийм муухай юм хийсний дараа энэ хүмүүс ахиж сонгуул явуулах нь бол ёс зүйн хувьд бол биш юм а гэдгийг хэлэх гэж энэ цугласан юм а. Тэгээд би одоо юмд бол төвчээрт бол бас хязгаар байдаг юм а. Би энэ улсын их хурлын гишүүдийг үнэхээр та нар хууль ёсны юм бол та нар өөрсдөө Монголын ард түмнээс нэрэн дэвшигдээд хууль ёсоор төр барьж байгаа гэж байгаа юм бол эрх хэмжээнийхээ хязгаар дээр та нар боломжтой байгаа үедээ өөрсдийнхөө тарьсан энэ балгийг цэвэрлээч гэж хэлмээр байна. Хоёрт тухайн үедээ бол хууль зүйн яамны сайд шуурхай штабыг ахалж ирсэн мөнх хоригдол гишүүн намын дарга ерөнхий сайд байсан Баяр хоёроос би хүн ёсоор гуйж гинэ хэвлэлээр дамжуулж та хоёр битээ сонгогдооч. Та хоёр тийм ирэх байхгүй үнэндээ. Миний хувьд бол ер нь хүн төвчээрийн хязгаар гэж баг байдаг байх шүү. Би л хувьдаа тулчлаа шүү гэдгийг дахиад нэг хэлж. Тэгээ ерөнхийдөө бол ямар ч байсан 7 сарын 1-ний асуудлыг шийдэхгүйгээр 12-ны сонгуульд орох нь бол аль ч талаараа хувилбар юм а гэж ойлголттой явж байна. Би ярих юм уу? Би 7 сарын 1-нд түүгээ бодуулсан. Одоо ээж байгаамаа. Одоо би энэ жил өдийг хүртэл 12 он хүртэл ингэж уйлж авах юм гэж бодсонгүй. Тухайн үед одоо байсан ерөнхий сайд Баяр мөнх хоригдол энэ төр бол энэ
5 хүний амь настай бол би энэ холбоотой байх л гэж өдөө хүртэл би сонин хэвлүүдээр нь ярьж яваад ирсэн. Тэгэхэд тэд нэр одоо ямар ч хариуцлага хүлээхгүйгээр одоо эргээд одоо 12 оны сонгуульд одоо нэрээ дэвшүүлэх гэдэг ингээд явж байгаад би үнэхээр харамсаж байна. Тэр нөхдүүдийг ч гэсэн ер нь битээ сонгооч манай арт хүм. Хэрвээ энэ янзаараа байвал та нарын өр хөвгтч мөн адилхан над шиг та нар минь уйлаа сууж явах үедээ гэж ээж нар ч хүртлээ би хэлмээр байна. Тэгэд одоо энэ цагдаагийн дарга нарын одоо энэ хэрэг одоо яагаад өдөө бол тэр ингээд байлгаад байгаа юм тийм ээ. Энэ бол зохион байгуулалттай байгаа мó гэж миний хувьд бол бодож байна. Одоо болсон чинь одоо амар болд чихрээ шижээ өвч бүгд зэрэг өвчин хүрээд бүгд зэрэг одоо адилхан өвчтэй болцдог. Тэгээ одоо заримных нь одоо өвчин одоо хөл гартаа ороод хуруундаа ороод явж гэн ч гэх шиг одоо өчигдөрөө би нэг мэдээ үдчихсэн чинь тиймэрхүү юм гараад явж ирлээ. Болиочтой та нар одоо улсын хүүхдийг буудаж алчаад явуунаас нь айгаад байгаа та нар өөрснөө буудаагүй үнэл юм бол өөрснөө хэрэг хийгээгүй үнэн юм бол үнэн зөвмөр нь ард түмэнд ойлгуулж өгөөч. Сонгуулийн өмнө энэ бузар булгаа явдлаа одоо та нар гаргаж ил тод болж ард түмэнд одоо хилээд үнэн зөвөөрөө одоо яваач. Үнэн зөвөөрөө яваад тэгээд сонгуульдаа өгвөл оролцооч. Та нар тэгж чадахгүй л байгаа байх гэж би энэ хувьд бол бодож байна. За энд нанчид юугаа шаардлага уншаад хаг. За энэ өдрийн амар амгалангийн айлтгын үндэсний асуудалгын дэргүүн нанчид Монгол Ардын намд шаардлага хөрвүүлэх нь 7 дугаар сарын 1-ний аимшигт хэрэг явдлын хохирогчид энэ хэргийн үнэн зөвөөр шийдэх явцад саад тулгарч шүүхийн процесс удаашрж байгаад анхаарлаа хамзуулж сэтгэл түгшиж байгаа илэрхийлж байна. Хэрэгт холбогдолтой албан тушаалтнуудыг шүүхээр хэлэлцэж буруу зөвийг нь тогтоох явцад улс төрийн нөлөө орж хэрэгт шууд холбогдолтой албан тушаалтнууд сонгуул өнгөртөл хэргийг шийдвэрлэхгүй байх, сунжруулах арга зам эрэлхийлсээр байгааг бид харж байна. Цагдаагийн удирдлагад байсан албан тушаалтнуудыг хэлж ярьж байгаагаар тэд энэ хэрэгт бурууг нь үнэн бол одоо тухайн үед хууль зүйн дотоод хэргийн яамны сайд, ерөнхий сайдын албыг хашиж байсан улс төрчид буруутай болох нь тодорхой. Гэтэл 2008 оны 7 сарын 1-ний өдөр хууль зүйн дотоод хэргийн яамны сайд байсан мөнх өргөл, ерөнхий сайд байсан эс баяр нар шүүх хурлыг хийлгүүлэхгүй сонжруулах ажлыг далдуур зохион байгуулж улмаар улсын их хурлд ахин нэр дэвших гэж байгааг хохирогчид тэдний ар гэрийнхэн жигшин эсэргүүцэж байна. Эдгээр хүмүүс 7 дугаар сарын 1-ний хэргийг шүүхээр шийдэх хүртэл улс төрийн өндөр алба хашин сонгогдох ёс суртахууны эрх байхгүй. Цай мөнх өргөл эс баяр нар нь улсын их хурлд сонгогдсноор халдшгүй дархан байдал гэж хууль шүүхийг басамжлах эрхийг олж авах гэж улаарч байгаа нь тодорхой тул хохирогчид бид эдгээр хүмүүсийг улсын их хурлд нэр дэвшүүлэхгүй байхыг Монгол Ардын намын нийт гишүүж Монгол Ардын намын дарга Спотолдоос шаардж байна. Сонгуулийн луурыг эсэргүүцэн жагсан олон нийтийн хөдөлгөөнийг зэвсэг хэрэглэн дарж 5 хүнийг буудан хороож 800 гаруй залуусыг цагдан хорж тарчлаан зоож 275 залууд эрүүгийн хэргийг хүчээр тулган хүлээлгэж 6 сараас 7 жил хүртэл хугацаагаар ял өгсөн хорьсон аимшигт хэргийн хохирогчдыг шүүхийн шийдвэр гарах хүртэл улсын их хурлд нэр дэвших эрхгүй гэж бид үзэж байна. 2008 онд сонгогдсон өнөөгийн улсын их хурл бүрэн эрхийнхээ хугацаанд цагаатгалын хуулийг нэн даруй гаргахыг бас шаардж байна. Ёс зүйгүй улс төрчид ичхнүүрээ илгэндээ нааж нэр дэвсэн тохиолдолд бүртгэж авахгүй байхыг сонгуулийн ерөнхий хороонд анхааруулж байна. Бидний шаардлагыг үл тоомсорлон уландаа гიშгэж хөсөр хаяг хаваас амь насаач үл хайрлан бозор луурын замыг хөндлөсөх болно гэдгээ хатуу анхааруулж байна. Бид улс төрийн босромог үйл явдлын золиос болсон хүмүүс биднийг дахин доромжилбол нэгэнт алдах зүйлгүй болсон хүмүүс хариуг нь хангалттай хэмжээгээр өгч тэмцэх болно гэдгийг Монгол Ардын намын дарга Спотолд нэр дэвшгээр горилгч эс баяр цэ мөнх өргөл нарт хатуу анхааруулъя. Монгол Ардын намын дарга Спотолдод бидний шаардлагыг 5 сарын 15-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсвэл бичлэн өгөхийг анхааруулж байна. 7 дугаар сарын 1-ний аимшигт хэрэг явдал дахин давтагдахгүй төлөө бид чадах бүхнээ хийж тэмцэх болно. Шударгаас ялан мандах болтугай. 7 дугаар сарын 1-ний хохирогчдын холбоо, эрүүл нийгмийн иргэний хөдөлгөөн, үндэсний хас хөдөлгөөн тусгаар тогтнол дэвсэл. За баярлалаа. За энэ шаардлага хөргүүлээд шаардлагынхаа хариуг ямар ч байсан аавн тэгээд
8 оны одоо тэр 7 дугаар сарын 1-ний хар өдрүүдийн талаар монголчууд бидний сэтгэлд үлдсэн энэ гутамшигт хар өдрийн дурсамж бол салаагүй байгаа. Тэгэхээр хамтарсан засгийн газар нийт стандарт сонгуул явуулсан тухай нийт стандартны засгийн газар байгуулсан талаараа Санжийн Баяр олон удаа ярьж ирсэн. Тэгэхээр хууль бусаар засаг аваад төрийн эрхийг булааж аваад энэ нөхдүүдийн хийсэн үйл ажил өнөөдөр одоо 4 жилийн дараа гэхэд ямар хэмжээнд байж байна? Эдний угаагүй өнөөдрийн хэлж ярьж байгаа, хийж байгаа ажил батлсан сонгуулийн хууль нь бас бөөн бодлоонтой. Энэ хуулийг бол эдгээр чинь маш сайн бодож боловсруулж хийлээ шүү дээ. Тойрог дээр иргэд дээр очиж сонгогдох ямар ч нүүргүй болсон. Очиж уулзах аргагүй болсон ийм улсууд нь нүх ухаж тавиад аккаунт дотроос 28 хулгайч одоо нуучнаас гарч ирж нэр нүргүй болсон улсууд нь төрийн эрхийг дахиад үргэлжлүүлэн барих ийм башир аргаал хэрэгжүүлэхээр энэ сонгуулийн хуулийг батллаа шүү дээ. Тэгэхээр энэ хууль бас өөрөө одоо хүртэл маргаан дагуулсаар байгаа. Үндсэн хуулиа зөрчсөн янз бүрийн асуудлуудыг яасан ийм юмнуудаа хийчихсэн. Тэгэхээр одоо дахиж яаж сонгогдох уу, яах вэ? Энэ баларсан юмнуудаа яаж хийж байгаа төрийн эрхийг энд нэг л юм байгаа. Төрийн эрхийг энэ бүлэглэл эдийн засгийн гэмт хэргийн том бүлэглэл болсон энэ бүлэглэл яаж дараагийн 8 жил ямар ч байсан тасралтгүйгээр энэ төрийг авч их хурал гэдэг дархалагдсан газар орж өөрсдөө хаацайлах ийм аргаар тэсэж үлтгэл гэсэн сонирхол байгаа шүү дээ. Хамгийн аимшигтай нь Монголыг зараад дууслаа. Монголын ард түмний баялагийг эднэр эдгээр тооны л өөрчид гадныхан дөгөөд авдаг хэл хахуулаа бүх юм аваад дуусныг сэтгүүлчихэд телевиз үзэгч та бүхэн бүгд мэдж байгаа. Тэгээд энэнийг л хаацайлахын тулд л төрд гарах гэж мацаад байна шүү дээ. Тэрнээс их сайхан ард түмэндээ одоо хэрэгтэй хууль батлаад улс орноо хөгжүүлээд цааш нь яваад байгаа бол ийм их хурлтай ийм их хурлын гишүүд байдаг бол ард түмэн үгүй та хэдмэн дахиад нэг сонгогдоод нэг ажил хийгээд өгөөч гэд гуйх байхгүй юу. Тэгэхээр ичхүр санжуургүйгээр эдгээр төрийн эрх мэдлийг гартаа авах ийм л байдал руу хурж байна. Одоо өнөөдөр зарим их хурлын гишүүдийн амнаас аимшигын үг гарч ирж байна. Одоо төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн бүлэглэл одоо гадаа жагсаал цуглаад санаархаж байна гэж балаарч байна. Эрхэм нөхдүүд маань харин төрийн эрхийг сонгуулийн бусаргаар сонгуулийн бузар булаа луйвраар төрийн эрхийг авчихсан өнөөдөр сууж байгаа улсууд. Тэрийг өөрсдөө ичгчгүй нийт стандарт гэдэг үгээр хаацайлаа сууж байгаа улсууд төрд байж байгааг л бид харин шүүмжилж байгаа. Тэгээ шудраг сонгуул болох ёстой. Өнгөрсөн 7 сарын 1 Монголд автагдах ёсгүй. Энэ үндсэн дээр ард нэргэдтэй сонирдуулж энэ асуудлыг яриад ингээд цааш нь бид явах юм. Тэгээд энэ хэрэг толбогдсон улсуудыг бити дахиж сонгооч гарахгүй байхыг сонгуулийн ерөнхий хороо бүх шатанд тавих болно. Тэгээд сэтгүүлчдээс асуулт тавиач та нарын асуултанд бид хариулаад явмаар байна. За сонгуулийн Улсын их хурлын 2008 оны улсын их хурлын сонгуулийн үеэр улс төрчдөөс улс төрийн хүчнүүдээс зориудаар зохион байгуулсан сонгуулийн булхай луугаас болж за 7 сарын 1-ний гамшигт хэрэг явдал болсныг бол монголчууд бүгдээрээ мэдж байгаа. Маш олон хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө, эд эрхтнийг хохироосон ийм аимшигт юм болсон. Тийм учраас энэ 2008 оны улсын их хурлын сонгуулийн дараа болсон энэ гамшигт үйл явдлын буруутныг заавал олж тогтоож, буруутнуудад хариуцлага тооцож дахиж ийм явдал болохгүй байх ийм үндсийг болон тогтоох ёстой байсан. Харамсалтай нь энэ улс төрийн эрх барьж байгаа хамтарч эрх барьсан одоо 2 улс төрийн намууд 5 хүний амиар үндсэндээ 5 сайдын суудлыг арилжиж хамтарч ингэ засгийг бариад ямар ч одоо 7 сарын 1-ний буруутныг олж тогтоох ямар ч үйл ажиллагаа хийлгүй одоо өнөөдрийг хүрээд дахиад дараагийн сонгуулийн ажил ингээ яриад явж байна. За яг хүмүүс бол мэдээж улс төрчид бусад улс төрийн намуудын бурууг сая хангалттай ярьлаа. Би энэ дээр бас нэг гол одоо энэ буруутныг нэг субъектыг хэлэх ёстой, заавал хэлэх ёстой гэж би хэлж байгаа. Ер нь хамгийн гол буруутан байж болно энэ хүмүүс л. Сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийг зохион байгуулдаг хуулийн дагуу
хуулийн одоо үүрэг хүлээж сонгуулийг зохион байгуулах бүх тэр үйл ажиллагаа гардан гүйцэтгэж хуулийн хүрээнд явуулах үүрэг нь бол сонгуулийн ерөнхий хороо болон тойрог хэсгийн хороод энэ сонгуулийг зохион байгуулах төрийн байгууллагын үүрэг байдгийг. Гэтэл сонгуулийн энэ байгууллагуудыг бол одоо өнөөдрийн энэ ирэх бариад байгаа мафийн бүлэг гэж би хэлье да. Үнэхээр улс төр эдийн засгийн энэ бүлэглэл гэмт бүлэглэлийн хэмжээнд хүрсэн 2 нам гэж нэртэй боловч дээр нь гараа суучихсан энэ олигархийн бүлэглэл өөрснийхөө хүмүүсийг өөрснийхөө захиалгаар тавьдаг хүмүүсийг тэнд ажилуулдаг. Тэгээд дараа нь одоо ямар ч хамаагүй аргаар булхай лөөвөр хийгээд хуулиас гадуур гიშгээд ийм үйлдэл хийсэн хүмүүсийг дараагийн одоо ажилд томилолт юмар ийм зүйлээр одоо шагнал урамшуул маягаар явуулдаг. Тэгэхээр сонгуулийн ерөнхий хороо өнөөдрийн тойрог хэсгийн хороодын хүмүүст би одоо анхааруулж хэлмээр байна. Та бүхэн энэ улс төрчдийн энэ лоовчдын захиалгыг биелүүлж нөгөө үүрэг даалгавраа биелүүлээд ингээд явах юм бол 12 оны сонгуул хэрвээ ийм байдлаар булхай лоовроор болж урд нь хийж ирсэн байдлаараа энэ булхай лооврыг хийгээд тэгээ цааш нь одоо шагнал урамшууллаа аваад ингээд явна. Нөгөө 2-3 өрөө байрандаа амарна. 2-3 өрөө байраа аваад өчнөө мөнгө төгрөгөө аваад гадаад ээлж дараагаар амралт цовлолд яваад ингээд явна гэж бодож байгаа бол энэ горьцны гарц монголчууд энэнийг бүгдээрээ мэддэг болсон. Ялангуяа хэсгийн хороо дээр, тойргийн хороон дээр хийдэг булхай лоовр мэрэгсэн энэ лооврчд одоо та бүхэн энэ ажлыг хийхэн сайн дураар татгалзах ёстой. Ялангуяа улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүд энэ тойрог хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг маш сайн шалгаж үзэх хэрэгтэй. Иргэд сонгогчд өөрснөө хэсгийн хороодынхаа бүрэлдэхүүнийг хар. Урд нь хэсгийн хороо, тойргийн хороод ажиллаж ирсэн, урд нь олон удаа ажилласан мэрэгсэн лооврчтэй байвал тэр нөхдүүдийг тэндээс хөөн зайлуулах ажлыг сонгогчд өөрснөө зохион байгуулж хийх хэрэгтэй гэдгийг би хэлмээр байна. За баярлалаа. За тэгээд дээрээс нь нэмж хэлэхэд хангалттай ярьлаа. 7 сарын 1-ний энэ жагсаал цуглаан энэ хэн зохион байгуулсан гэдэг нь тодорхой тийм ээ. Энийг гарах болсон үндэс шалтгаан бол сонгуулийн лоовр. Одоо энэ сонгуул өнгөрсөн сонгуулаар хэн гэдэг хэдэн гишүүн ямар лоовр хийж аль тойрогт сонгогдсон одоо сууж байгаа юм. Энийг одоо дэлгэрэнгүй мэдээлэх боломж байдгүй. За би Хоёрдугаар асуудал. Байж. Хэн зохион байгуулсан гэдэг дээр би ганцхан үг хэлчихье. Бусдын манай нөхдөд хариулах байна. Жагсаал цуглааны жагсаал цуглааны тухай хуулийн дээр жагсаал цуглааны зохион байгуулагч нь мэдээлэлээ зохион байгуулах мэдээлэлээ тухайн одоо засаг захиргааны байгууллагад гаргадаг. 7 сарын 1-ний үйл явцууд бол миний харж байгаагаар иргэд өөрснөө сонгуулийнхаа саналыг өөрлөөсөн учраас сайн дураараа зохион байгуулагдсан, сайн дураараа цугларсан ийм л үйл ажиллагаа. Хэн нэгэн хүн зохион байгуулсан гэж би ерөөсөө энийг хардггүй. Яагаад тэгэхээр хэн нэгэн хүн зохион байгуулах тухай мэдээллийг альж засаг захиргааны газар гаргаагүй. За би чамд түлд бүр тодорхой яриад байгаа. Би өөрөө сонгон хайрхан дүүрийн 26 дугаар тойрог дээр би өөрөө улсын хурлд нэр дэвшижсэн. Нэр дэвшсэн хүн би өөрөө 2008 онд 26 дугаар тойрог дээр иргэний эвсчээс манай магнаа хөтер. Тэгэхэд одоо энэ хойно сууж байгаа залуучууд бол хэсэг тойргийн хорон дээр ажиллаж байсан залуучууд. Тэгэхэд нэг хэсгийн хорон дээр ихэд одоо та бүгд мэдж байгаа. Миний сандаас 1065 саналыг лөөврж байсан. Одоо хүн болгон мэдэндээ дондгомаа гэдэг нэг авгаа бол одоо тухайн үед бол маш их алдар нэр нь гарч ирсэн. Нэг нөгөө ихэд миний сандлыг намайг Хосвэр гэдэг. Миний сандал Хосвэр гэдэг нэрийг Батбаяр гэж унших жишээтэй. Буянгийн жаргал сайхны нэрийг одоо хин дээр энэ тэрвч тавгад дээр ч гэдэм оюун дээр уншсан гэж байгаа. Оюун дээр унших нэртэйгээр ингэж лөөврүүд явж байсан байхгүй юу? Тийм учраас би өөрөө тэнцээ нэр дэвшижсэн хүний хувьд бол ийм маягаар ингэж сонгуулийн лөөврүүд нь явдгийм байлаа. Тэгээд ажиглагчдынхаа та нар ажиглагч бөгөөд тэнцээ ажиглагч хийж хагаад 306 сарын ял авсан залууг та нар одоо яриаг сонстоо. За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 2008 оны улсын их хурлын сонгуульд иргэний хвшлээс нэр дэвшсэн магнаа болон энэ Хосвэр нарт ажиглагчаар ажиллаж байсан. 26 дугаар хэсгийн 24 дугаар тойрогт ажиглагчаар ажилласан. Тэр үед бол сонгуулийн бодлон бол 1065 хүний бодлон гарсан. Тэрэн дээр болохоор дондогмоо гэж хүн байсан. Хэсгийн дараагаар нь болохоор Чойн оров гэж одоо энэ сонгон архан дүүргийн
халамжийн дарга байсан. Энэ хүн байсан. Ингээд тэр үед бол 1065 санал лөөрснийг би өөрөө тэрийг бус намынхантай нийлж барьж тогтоогоод Eagle телевизийг дуудсан. Тэр үедээ бол Eagle телевизээр засагдж байсан. Тэгээд юу яхад тэр лөөрийг барихад бусад намынхан тэр чигээрний ерөөсөө тэр оройн бүгднгийнх нь утсыг урааж аваа бүгднгийн жойжлоод ингээ маргааш өдөржингөө байлгаж жагаад бидний гаргасан. Тэгэл маргааш нь өдөр нь оройн дүүрэг дээр авчаал бидний чинь бүх цагдаа нар хөөж гаргаад зодоод түлхээд одоо энэ миний ард сууж байгаа залуучууд бүгд надтай цуг хамтарч үйжсэн. Бид нар бүгд амьдралын төлөө яг уу 5 төгрөгийн төлөө амьдралынхаа залуулахын төлөө сонгуулийн ажилд явуулсан. Одоо өнөөдрийн байдлаар ихэд бид нар бүгд ял авцсан, ажил төрөлд орё гэхээр одоо цагдаагийн байгууллагын юу авцар, тодорхойлт авцар гэдэг бүгд ялтаагаад ажил авахгүй дандаа сайхан залуучууд байна. Одоо энэ нэг залуу маань хүртэл одоо тэр үед сургууль сурж ирсэн төгсч чадаагүй. Төгсгөө сургууль нь төгсөхгүй байна. Ийм их хохирол амсаж байна. Үнэхээр биднэрт бас зовлонтой бүгд амьдралтай нялх нойтон хүүхэдтэй. Би ихэд одоо 2 нялх хүүхэдтэй. Ингээд одоо өнөөдөр ажил төрөлд орё гэхээр ажил төрөл авч чадахгүй. Ерөөсөө ажил төрөл цагдаагийн байгууллагын тодорхойлт авчир бүгд ялтаа гэж байна. Одоо бид нар энэ тиймд бол энийг одоо цагаатгах өгөхийг хүсэж байна. Нөхөн төлбөр хүсэж байна. Бид нар одоо энэ амьдрал 4 жил одоо энэ хар дарсан зүйлэр чинь одоо өдийг хүртэл явахад аюу хэцүү байна. Энийг л одоо энэ ирэх орж байгаа намууд, ирэх орж байгаа энэ хүмүүс, энэ ерөнхийлөгчд хүртэл би одоо хэлмээр байна. Биднийг бас ард түмнээ харж үзээч. Ард түмэн чинь бас ядарч байна, зовж байна. Өнөөдөр нэг амьдралын төлөө мах шүлэн ямар үнэтэй байгаа вэ? Амьдрал ямар хэцүү вэ? Энийг л та нар харж үзээч. Ард түмнээ харж үзээч. Өөрсдийгөө тэр баяжуулах яах вэ? Ард түмнээ харж үзээч. Өчнөө ловер хийхэ болооч л гэж хэлмээр байна. За, баярлалаа. За энэ ч Цагдаагийн хурандаа нарын хурал одоо хойшлогдоод байна. Тэд нэр одоо 3 дахь эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн сураг байдаг юм билээ. Тэгээд чи өнөөдөр ерөнхийлөгчийн өршөөлийн хуулинд 2009 оны 7 сарын 9-нд орсон шүү дээ. Бүтэн жилийн хугацаанд энэ залуучууд дээр нь айл гэрэн аавч байгаа. Янз бүрийн энэ залуучууд ингээд хилмигдэж ороход бүтэн жилийн хугацаанд ар гэр үр хүүхэд бүхэл бүтэн нийгмээр өнөөдөр ингээд цочирдж ирсэн. Тэгээд тухайн үеийн 2008 оны сонгуульд орсон энэ залуучууд хүртэл өнөөдөр сэтгэл зүйн асар их травм, асар их гэмтэл автсан байгаа. Нийгэм тэр чигээр гэмтэл автсан. Энийг яаж залруулах гээд байна? Одоо сонгуул гэж бодоход энэ залуучууд чинь бүгд бодож байгаа шүү дээ. Өнөөдөр сонгуулаа өгнө, саналаа өгнө, саналын лоорд нь тэгээд эсэргүүцхээр одоо ингээд шоронд хийждэг юм байна, буудчихдаг юм байна, алчдаг юм байна гэдэг. Энэ нийгэмд учирсан энэ том хохирол, сэтгэл зүйн гэмтлийг яаж эдгэх гээд байна. Энийг нэг мөр шийдээгөө мөртлөө өнөөдөр 12 оныхаа сонгуулийг ярьж байна. 2012-ны одоогийн байдлаар бол 2008 оныхаа байдлаас 7 дор байдалд орсон шүү дээ. Улс төрийн байдал байна, нийгмийн байдал байна, хүний амьдрал байна. Дээр нь урд нь учирж исэн асар их том хохирлуудтай том энэ төрийн буруутай үйл ажиллагаанаас хохирсон иргэдийн хохирлууд байна. Энэ агаар уус газар баялаг энэ байдлын энэ байдал дээр энэ өдөр ийм захиалгын энэ зам энэ 2 намын хийсэн эвслийн засгийн газрын үед гарсан энэ зам сонгуулийн хуулиараа хүчээр авъя гэж бодож байна. Энэ саналаа өгсөн улсууд саналын хойноос явна шүү дээ. Тэгээ энэ сэтгэл зүйн энэ дарамтыг энэ том гэмтлийг яаж эдгэх гээд байна. Тэгээ дээр нь шүү дээ энэ заавал цагаатах ёстой. Одоо шинэ энэ иргэний хууль иргэний энэ өмнөх гарна гэдэг байгаа. Энэ дээр бүх юм бичигдэн гэдэг над дээр хүртэл нэг ээж хурж ирээд манай зөвхөн байрнаас их 7-8 хүүхэд ингэж баригдсан. Цаашдын ажил амьдрал ирээдүйн бүх юм ингэж харлуулчлаа гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн гол юм нь урайдах нь өнөөдөр ард иргэдээ өнөөдөр 2008 оны сонгуулийг яаж бузартууллаа? Дараад нь өөртөө яаж яргаллаа. Тэг мөнх оргил Санжийн баярыг өнөөдөр хариуцлага тооцоог нөхцөлд юу их хурал дэвших вэ? Тэр чинь олон улсын цэргийн шүүхээр орох ёстой болсон улсууд шүү дээ. Өнөөдөр Монгол газар нутагт Монголын ард түмний өөдөөс харах нүүргүй болсон энэ улсуудыг өнөөдөр биш үү те. Бүр яг ард түмний шүүхээр оруулж бүгдийг шийтгсэн нөхцөлд дараагийн сонгуулийн ажлыг ярья. Одоо сонгуул яриад байх эрт байна.
Өнөөдөр ард түмнийгээ өнөөдөр сэтгэл зүрхийн өнөөдөр илааршуулаач ээ, эдгээгээч ээ. Зөвхөн 5 хүнийг бууцсан асуудал Монголын ард түмлөөгөө буудсан асуудал шүү дээ. Тэгээд яг цааш нь ярихад зөвхөн 7 сарын 1-ний холбоотой их хурлын гишүүдээс гадна өнөөдөр хадгалан зээлийн хоршоо байна, Ми8 асуудлууд байна. Ми8 ээжтэй би өчигдөр утсаар ярьсан. Юун дээр дорнотод байгаа. Тэгэхэд уйлж байгаа байхгүй юу? Миний хүүгийн найз сая 2 залуу нас орчлаа. Дээр нь 70% түлэгдэлтэй бас нэг залуу өнөөдөр ингээд өвхлөө хүлээгээд байж байна. Тэгээд чи энэ 76 тэрбум амсан өчнөө энэ тэрбумтангууд чинь ягаад шатдгүй нэг хүйс цаанаас нь гаргаад өгч болдгүй юм бэ? Энэ асуудлыг ягаад шийдэж болдгүй юм бэ гэж ингэж ярьж штэ. Эхчүүдийн нулимс хатаагүй шүү. Өнөөдөр бүтэн жил арга гэрнийх нь уйлж ард гэрийнх нь үр хүүхдүүд нь уйлж ирсэн энэ сэтгэлийн шарх харьлаагүй. Тийм болохоор өнөөдөр энэ асуудлыг заавал нэг мөр шийдэх ёстой болчиход байна. За би миний зүгээс нэг товчхоо гэлжээ. За өнөөдөр бол энэ сонгуулиар ямар өнгө аястай байх дараа нь 7 сарын 1-нд автагдах уу юу гэдэг энэ асуудал дээр одоо манай төр засгийг анхаарах ёстой. Одоо энэ манай ерөнхий сайд Батуулд гэдэг хүн бол засгийн газраач тэргүүлж байна, намайг тэргүүлж байна, их анхаарах ёстой гэж би бодож байна. Одоо энэ 7 сарын 1-ний сөрөг үр дагаврыг арилгах талаар юусэн арга хэмжээ авахгүй байна. За энэ 7 сарын 1-нд автагдуулахгүй тулд одоо тэр сөрөг үр дагаврыг арилгах талаар ажлуудыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Одоо тэр 7 сарын 1-ний хохирлын одоо бүрэн тогтоогоод бүрэн төлөх ажлыг одоо эхлүүлэх хэрэгтэй байна. Мөн одоо тэр хохирогчдын дурсгалыг одоо хүндэх одоо хөшөө дурсгалын асуудал одоо өдийн хүртэл одоо юу болж байна? Тийм алга байна. Тэр хүмүүс одоо бол нэг буруутан мэтэр байгаад байна. Тэр цагаатгал гэдэг асуудал дээр маш их анхаарах хэрэгтэй. Энэ хүн бол одоо бас намайг толгойлж байгаагийн хувьд одоо тэр нэр дэвшигчдээр анхаарах хэрэгтэй. Ийм ажлууд одоо хийгдэж эхлэхгүй бол одоо энэ сонгогчид яаж одоо сэтгэл амгалан тайван байх вэ? За тэр 7 сарын 1-ний холбоотой буруу ажлуудыг хийж гисэн хүмүүс одоо энэ сонгуулийн булаа улхааг дахиж хийх гээд одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ хүчнээрээ ингэж оролцоод нэр дэвшигтэн дэвшиж яхад ерөөсөө сонгогчид тайван байхын арга алга байна, хохирогчид тайван байхын арга алга байна. Тийм учраас одоо энэ ерөнхий сайд намын дарга одоо Батул дарга энэ асуудлууд дээр их анхаараач. Энээс одоо сонгуулийн өнгө их шалтгаална шүү. 7 сарын 1-нд давтах түүгүй нэг шалтгаална шүү гэж бас хэлмээр байна. За түрүүний асуултан дээр би бас нэмэлт болгоод залуугийн асуултан дээр ийм хэлмээр байна. Энэ төр засаг их хурал энэ 7 сарын 1-нд дээр улс төрийн дүгнэлт хийж чадахгүй, гаргаж чадахгүй байна да. Тэг яг өөрөөсөө холбоотой гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр өөрсдийгөө буруутгасан дүгнэлт хийж чадахгүй. Ингээд салгалсаар яваад одоо өнөөдөр хүртэл явчлаа шүү дээ. Би нэг зүйлийг одоо сэтгүүлчид сайн мэдж байгаа. Сая 4 сарын 12-нд ерөнхийлөгч асан намбрын 2 энэ цагдаагийн гин буруутантай хэрэгтэй холбоотой шүүх хуралд холбоотой асуудлаар нууцлаад байгаа төрийн нууцлалын зэрэгт хамааруулаад байгаа асуудлыг ил тод гаргаж тавьсан ард иргэд бүгдөө мэдж байгаа. Энэ тухайн үед хэн энэ онц байдал тогтооход юу ярьж яваа, яаж исэн бэ гэдгийг бүгд одоо бид ил тод мэдсэн. Тэр нууцлаад байх шаардлагагүй юмыг 4 сарын 12-нд хүртэл нууцлж ил явсан улсууч дээ. Түүний маргааш бол улсын их хуралд одоогийн байгаа нийт стандарт нөхдүүдийн бүр хууль бус сонгуулийнхаа хууль бусаар гарч ирсэн 20 гишүүний сонгуулийн ерөнхий хорон дээр байгаа материалыг дэлгэнэ гэдэг асуудлыг гаргаж тавьсан. Тэгээд саяны баримтчилгаа юу бол намбрын 2-ыг одоо ер нь асуудлууд 7 сарын 1-ний асуудлуудыг ил тод тавиад эхлэх юм байна. Бидний бүх узруулаа гараад ирэх юм байна гэдэг үднэс барьж хорьсон байх магадaltaй гэж үзэж байгаа. Сонгуулийн ерөнхий хороо энэ 7 сарын 1-ний энэ бодлонтой явдлыг зохион байгуулсан сонгуулийн ерөнхий хороо дээр Батулга байна, Баяр сайхан байна. Дарга нарийн бичгийн дарга нар эрүүгийн гэмтэрэг үлдсэн улсууд хариуцлагаас ухтаагаад өнөөдөр өөр албан тушаал дээр байж байгаа. Энэ нөхдүүдийн асуудлуудыг хүртэл шийдэх ёстой. Өнөөдөр байгуулагдж байгаа сонгуулийн ерөнхий хороог бас сонгогчид ард иргэд бас анхааралтай ажиглах хэрэгтэй. Энд ямар улсуудыг эдгээр гаргаж ирээ тавьчихваа. Одоо дахиад юу хийх гээд байна гэдгийг ч гэсэн бид бодолцох ёстой.
Одоо нэг аимшигт байдлаар ингээд одоо 7 сарын 1-нд энэ чи баг ярьжсэн шүү дээ. 7 сарын 1-нд цагдаагийн байгууллага энэ хүч хэрхэллийн байгууллага бол бэлтгэлгүй байсан юм аа. Одоо бэлтгэлтэй болсон гэдгийг ард түмний өмнө ингэж айлгах зэвсэг маягаар сая харуулсан гэж энэ дээр нэмж хэлэхэд байна шүү дээ. Өөрөө чи асууж байгаа асуудал маш зөв л да. Тэр Батлан Монголын сайд болсон энэхүү ирээдүйн нөхрийг бол одоо арц намын нөхдүүд бол нэлээд шүүмжлэлээр хандсан шүү дээ. Тэр нөхөр одоо 7 сарын 1-ний асуудал дахиж болох юм бол одоо олон мэрэгэн буучдыг бэлдэж байна. Тэ олон улсуудыг одоо бас араас нь хөөж байгаа буутгах гэж байгаа мó гэсэн асуудал нь одоо бас огцруулах асуудал бол арц намын нөхдүүд бол тавьж байсан. Та бүгд бас мэдж байгаа. Тэгээд дээрээс нь нэмээд хэлэхэд Монгол улсын ерөнхийлөгч нь болох дээр 7 сарын 1-ний асуудлаар бол ард түмнээс уучлалт гуйсан шүү дээ. Тэгээд Тэмүжин гүшин бол байнгын хороогоор маш олон хоног олон сар гүйж явж байгаад нэг юм чуулган руу оруулсан чинь тэрийг одоо яаж их хурлд оруулаад их хурлын гишүүдийг одоо 7 сарын 1-ээс одоо энэ дээр өвгөнт дүгнэлтээ гаргаад хуудаа гаргаад ард түмнээс уучлалтгүй гэж хахад нөхөр л одоо тэр хин оюун хорол одоо тэр мөнх очир эднээс одоо ямар балмад зэрлэгээр их хурлын танхимд одоо бид нар юу гэж уучлалт гуйжаад ингэж хэрэлдэжсэн та бүгд мэдж байгаа. Их хурлын гишүүд бол одоо Монгол улсын их хурл ард түмнээс уучлалт гуйх цаг нь болцсон. Ард түмнээс уучлалт гуйх болцсон. Ард түмнээс уучлалт гуйгаад энэ цагаат ахлынхаа хуулийг энэ 275 хүнийг улс төрийн хэлбэгдүүлэлд оруулж шоронд оруулсан. Энэ 275 хүнийг одоо цагаат ахлынхаа хуулийг бүрийн эрхийн хугацаанд дуусгахаас өмнө нэн дээр оруулах гэж шаардж байгаа. Хоёрдугаарт бол одоо манай нөхдөд сая нэлээ ярьлаа. Тухайн үед хууль зүйн дотоод иргэн сайд нь байсан. Тэр штабыг толгойлж байсан. Тэр мөнх хоригл одоо нэр дэвшгээ яваад байгаа байхгүй. Унсан бөхчүүд нь дахиад нэр дэвшгээ яваад байгаа байхгүй. Энийг бол одоо бид нар бүрэн эсрэг үзэж байгаа. Ялтангууд. За тэгээд цаана сая явах юм бол лүндэн жадсан бас тэнцээ оролцож л байгаа. Ба даргалж явж лээсэн. Тэ. Тэгээ баяр болохоор нь одоо яаж ийн? Одоо бүр сая манай хүн ярьлаа шүү дээ. 28 листэн дотор цаана ороод нуугдцсан. нөгөө тойрогдол нийт бишг нүрг болцсон. Тийм учраас энэ нөхдүүдийг бүү сонгуулийн эрэг ороод бүтгэж авч болохгүй энэ асуудлаар. Тэгээд одоо хэсэг тойрог хоорондоо дөвөр хийж гарсан, янз янзын мөнгө тарааж гарсан олон гишүүд бол байгаа. Олон гишүүд байгаа. Тэ та бүгд мэдж байгаа. Одоо тэр чойжод нэг одоо чойж сүр мөнгө та нар тэгэл 10-20 мянган тас бариад тэр залан дотор тараагаад чихэр авдаг гэж тараагаад ард түмэд оромтлоо явж байгааг та бүгд нийт метр одоо хүртэл байж л байгаа шүү дээ. Тийм нөхдүүд бол одоо ингээд их хурд гараа суудсан байна шүү дээ. Тэр одоо хэнийг харж л байгаа шүү дээ. Таас дөөрөөр гарсан, мөнгө тараагаар гарсан маш олон хүн байгаа. Тийм учраас энэ асуудлыг сонгоно гэж тийм асуудал байхгүй. Хэрвээ сонгоод дахиад явах юм бол бид нар тэр сонгож байгаа газар нь тэр сурталгаан дээр нь тэр тойрог хэсгийн тойрог дээр нь бид нар очоод бид нар туг талбайгаа барьж очоод бид нар анонс хийгээд бид нар барьж очоод бүү сонго гээд сөрөг бид нар үйл ажиллагаа хийгээд бид нар очоод хэвтчихнэ. Энэ асуудлыг шийдэхгүй юм бол тэрнээс бид нар зөвхөн аль нэг нам руу дайрж байгаа юм байхгүй. Үндсэн иргэдээ бол тухайн үеийг л толгойлж ирсэн мөнх хоригд баяр гэдэг усуудыг л бид нар хариуцлага тооцоод өгөөч. Энэ олон залуучуудыг хэлмэдүүлсэн. За тэгээд тэр одоо тэр тухайн үед байсан цагдаагийнх нь бол бүгд нөхөн төлбөр авцсан. Тийм ээ та бүгд мэдж байгаа. Бүгд цагдаа нар авсан. 6-700 цагдаа авсан. За тэгээд яг шахтууд буудуулсан одоо нэлээд олон хүмүүс байгаа. Тэдүүс чинь эмчилгээний зардал гэж одоо маш их өндөр төлбөр гарч байгаа. Тэгэхэд тэр цагдаа нар хүртэл өөрснөө бас ард иргэдийнхээ үүдээс бас чулуу шийдээд бас л байлдчихсэн шүү тэнцээ. Телевиз нэтээр зөндөө гарч байгаа. Тэгэхэд ард иргэд бол намайг тэр цагдаа миний толгойг хагалцсан. Тэр цагдаа над руу чулуу шийдээд намайг миний одоо эрдэнэ борохоор нүдийн минь цогцсон гэж ярьсан юм бол бараг байхгүй байгаа шүү. Тийм учраас цагдаа нар бол мэдээж ард түмний хүүхдүүд. Тэд нар бол мэдээж нөхөн төлбөрийг аваа явж байгаа. Даримуудаа солонгост эмчилгээнд явсан гэсэн. Тийм учраас одоо энд чинь бас буудуулсан амь насанд энэ чинь болсон 2-3 дуу хагалгаанд орцсон, мөнгө цаасгүй болцсон, ядарсан зовсон хэдэн цаахан залуучууд байж байна. Эдгээрсийг бас бодох хэрэгтэй байна. Тэгээд дээрээс нь ихэд энэ 275 хүнийг шоронд оруулсан. Энэ цагаат ахлагаа хуулийг нэн даруй гарга. Тухайн үед бодлоо өмсгсөн одоо энэ мөнх хоригдын баяр нэгсэн энэ төр үеийн толгойж ирсэн нөхдүүдийг бүү сонго гэдгийг уриалж байгаа. За одоо ингээ манай галгайгийн баяр сайхан бас нэг үг л. За баярлалаа. За төгсөж байгаа учраас товчхон үг гэлээ. Тэгэхээр Монгол Ардын шударга хэсвэлгийн ахлагч Гажигаагийн баяр сайхан гэж хүн байна. Тэгэхээр бидэнд одоо 7 дугаар сарын 1-ний үйл хэрэг болвол
гагцхүү одоо хууль шүүх, ажлын хариуцлага гэдэг энэ асуудлыг бол хууль хяналтын байгууллага шийдэх нь тодорхой. Гагцхүү бидэнд бол нотлогдож мэдэгдэж байгаа нэг зүйл бол 7 сарын 1-ний үйл явдал ерөнхий сайд байсан баяр хууль зүйн дотоод хэргийн сайд мөнгө хөргөлийн хариуцлагагүй үйл ажиллагаа нөлөөлсөн учраас улс төрийн хариуцлага хүлээх талаас бол энэ тухайн Монгол Ардын нам болон иргэд сонгогчдод анхаарах ёстой байгаа. Гэтэл энэ хүмүүсийг дахиж дэвшүүлэх гэж байна гэдэг бол байж болохгүй зүйл. Тэгэхээр улс төрийн хариуцлага гэж юу хэлээд байгаа юм бэ? Иргэд сонгогчдод ард түмэн ямарваа нэгэн албан тушаалтны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж хүний амь хохирсон нийгмийн самбараагүй байдлыг улам өдөөсөн ийм байдал бол яа харахгүй баяр мөнх хөргөл хоёртой холбоотой. Гэтэл Монгол Ардын нам одоо яагаад энэ хоёр хүнийг дэвшүүлж байгаа юм? Энэ хоёр хүнд бол намдаа байгуулсан гавьяа зөндөө байж болно. Гагцхүү ард түмний өмнө энэ өндөр албан тушаалуудыг хашиж байсан хүмүүсийн хувьд нүгэл үлдсэн. Үүнийг бол хүмүүс бүгд мэдж байгаа шүү дээ. Гэтэл одоо жишээд тоорог дээр одоо яадгийг. Одоо их хурлын гишүүч баян боллоо гэдэг. Айгүй баахан юм авлаад татвар төлөгчдийн мөнгийг тараасан уу? Тэгж ирээдэг өндөр гарч байгаа бол энэ хариуцлагагүй үйл ажиллагаа шүү. Тийм болохоор Санжаагийн баяр Цэндийн мөнх хөргөл гэдэг хоёр хүнийг нэр дэвшихийг эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл энэ бол ерөөсөө энэ төлөлт ёс энэ ёс суртахууны хувьд ч тэр нийгмийн хариуцлага талаасаа ерөөсөө болохгүй үйл ажиллагаа гэдгийг энд хатуу мэдэгдээ. За юм байна. За баярлалаа. Манай сэтгүүлчээс асуух юм байна уу? Хэдэн зүйлийн асууя та. Энэ бол 4 жил явж бид ойлгож байгаа. Та нарын тэмцлэгч ойлгож байгаа. 4 жил үргэлжлэж байгаа. Одоо тэр хар машинуудын эзэд олдсон уу? Хаанхын машинууд болсон та нарт мэдэгдэж байгаа баримтууд байна уу? Нэгдүгээр. Хоёрдугаар тэр хүмүүсийг буудаад явсан буунууд хаанхын буунууд юм бэ? Аль цэргийн ангиас гарч очисон буунууд юм бэ? Гэдэг юм. Дараа нь одоо тэр буудууд шаргацсан хүүхдэд одоо амьд байна уу? Эсвэл өвчтөд зовлонтой байна уу? Эсвэл дахир дутуу байна уу? Тэр хүүхдүүд одоо хаа байна? Гуравдугаарт нь энэ цус нэрдсэн одоо сайд одоо баяр мөнх хөргөл баахан хэвлүүдээр явсан юм аа. Тэгсэн чинь тэр гарсан хэвлүүдрөө та нар баяр мөнх хөргөл хоёрын цусыг үнэртсэн юм уу? Та нар тийм юм мэддэг үнэртэй улсууд юм уу энэ гэдэг байгаа. Баяр тэр хоёрын цусны тухай яриаггүй. Олон хүний цусыг урсгасан байх, үнэртүүлэхэд урсгасан байхгүй юу? Амь насны хүртэл аваа явцсан. Тэр хүмүүс ингэж бичиж хэвлэрээ сүүлээд их дайрдаг болжээ. Тэр нэгдүгээр, хоёрдугаар мөнх хөргөл хэлээд байгаа. Би ер нь гин буруу байхгүй. Тийм учраас зэрэг та ярьдэн ш гин буруу байхгүй. Би улсын хурлд нэр дэвшнэ. Саяхан хэвлэрсэн. Миний одоо ирээдүйн унсан үгүй хоёрыг энэ сонгуулиар тогтоогдно одоо гэж бүр ингэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр та нарын энэ хоёр ингээд ийм бие юмнуудыг бас яг тодтоод ингээ асуучих. Дараагаар нь тэр улсын хурлын 20 гаруй гишүүд хууль бусаар улсын хурлд орж ирсэн санал өөрсдөө энэ гишүүдийн нэрийг зарлах боломж байна уу? За 3 дугаарт нь мөнх хөргөлийн үед хууль зүйн дотоод хэргийн сайд байх үед Ми8 хэрэг бишүүлсэн. Хадгаламж зээлийн орчуудын хэрэг бишүүлсэн. Үнэг хөөсөн Батагийн Ми8 хэрэг бишүүлсэн. Азийн шоны хэрэг бишүүлсэн. Казино тоглосон улсын хурлын гишүүн 3 гишүүний хэрэг бишүүлсэн. Яасан 272 дугаар зүйлэн хулгайлагдсан. Ирээгүй хуулийг хулгайлаад ингээд ялц авчирсан байхгүй юу? Дараагаар нь 7 сарын 1 өнөөдөр энэ. Тэгээд энэ асуудлууд дээр чухам та бүхний байр суурь ямар байна асууя да. Хар машины тухайд бол яг тэр машин байсан, энэ машин байсан гэдгийг бол мөрдөн байсан халбар тогтоогоогүй. Шөнийн харанхууд бол ерөнхийдөө бол хар ногоон, бор ногоон, улаан ногоон бүх машинууд хар болж харагдана. Чухам цагдаагийнх яг энэ машиныг өнөө явж исэн байна гэдгийг бол мөрдөн байцаар тогтоогоогүй. Тэр чинь хэцүү юм л да, бид нар тогтоодгүй болохоор. Хэрвээ бид нар тогтоодог байсансан бол магадгүй 9 оны дотор энэ хэрэг шийдэгдэх байсан баг. 9 оноос өмнө. Нэг хоёрт галт цэвсгийг бол хаанах хэрэгэлсэн бэ гэхээр 801-р ангийн 6 дугаар тасгийнхан 13 галт цэвсэгтэй. Тухайн үед бол галт цэвсэг хэрэгэлсэн барьж явсан ганцхан байгууллага байсан. Тэр нь 801-ийн 6 дугаар тасгийнхан.
тухайн үедээ тусгай тасаг гэж явдаг энэ тасгийнхан. Тэр 13 буунаас бол ямар ч л байсан одоо юу гэдгийг бууны шинжилгээний дүгнэлтээр 6 буунаас хонгоо гарсан байна гэдг нь бол мөрдөн байж чадаад тогтоогдсон. Чухам яагаад хэргийг шийдэхгүй байгаа юм бэ гэхээр доржийн гарсан сумнаас дондог эрсэжсэн үгүй юу гэдгийг бид нар тогтоох боломжгүй байна гэж. Тогтоох нь бол уг нь мөрдөн байж ах албаны үүрэг. Тэр бол миний ажил биш. Шархацсан залуучуудаас бол сая хоёр нь ерөнхийлөгчийн ивэлдор ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх байсан оюун гэрлийн их хүч хөдөлмөрийн үр дүнд Солонгосныг 6 сараар дэмжүүлээд ирсэн. Мөнх оргил Баяр хоёрын үед бол үүссэн Монголд үүссэн олон хүмүүсийн нус нулимстай холилдсон хэргийг бол тоочж баршгүй. Эдгээр хэрэгцээ үнэхээр хүн чанартай байсан бол, ичхнүүхтэй байсан бол энэ асуудал яригдахгүй байсан байхгүй юу? Гадныхан их хурлаасаа, Оросууд дуумаасаа муу хүн хайдаг байхгүй юу? Өнөөдөр бид нэр сайн хүн хайгаад 1-2 байна гэж тоолж байгаа. Тэгэхээр манай улсын их хурлд ямар болцсон байгаа нь бол миний хувьд бол тодорхой л гэж бодож байна л да. Завар асуух юм байна. Би нэг ганцхан юм хэлээд яг 1 минутын дотор. Сүүлийн үед бид хэдэн хохирогчд нэг бүтэн сар юун дээр байгаа штэ, тусаар тогтнолын ордон дээр. Тэгээд ер нь байдлыг харахад их сонирн байгаа байхгүй. Ихэнхдээ хятадын компаниуд түрээсэлсэн байдаг юм байлээ. Шинэ байр штэ, тусаар тогтнолын ордон. Үнэхээр тусаар тогтнолсон байдаг юм байлээ. 2 давхарт нь болохоор ресторан, тэр нь бол нэмд орж явах гэдэг юм байна. 4 давхрынх нь фитнесийг болохоор хөрөлс өгөх гэдэг юм байлээ. Тэгээд энэ 5,000 шинэ Монгол Ардын намд эсэл тавлаа гэж яриад байгаа штэ. Намын гишүүнч тавлаа гэдэг. Юу сонсогчд энэ төр цагдаагийн сонсогчд, цэргийн сонсогчд хүүхдүүдийг энэ төр бөөнөр навчирч байгаа харагдаж л байлээ л дээ. Тэгээд би боддгийг байхгүй. Татвар төлөгчдийн мөнгнөөс 10 хэдэн тэрбумыг авцсан. Тэгэхэд чи өнөөдөр 6 жил шаналж байгаа өрөөл татвар болсон галт зэвсэгт шаналгдсан энэ хүүхдийг улсаас 12 сая төгрөг өгсөн. Тэгэхэд чинь 5-6 хагалгаа гэхэд эхний хэдхэн хагалгаа гэхэд 70 сая төгрөг гарцсан байгаа байхгүй. Тэгээ чи энэ асуудлаа шийдэгээ мөртлөө эдгээр энд тансгалж яадаг хин юм бэ? Зөвхөн нэг ийм ажлын хэсэгт орж байгаа нэг залуу байгаа. Тэдний өрөөнд гэхэд чинь том LCD телевизтэй компьютер иж өрөөнд тоногдсон. Үнэхээр тасардсан, үнэхээр тусгаар тогтнодсон тийм газар байдаг юм байлээ. Тэгээд 2 давхарт нь ресторанд нь ороход энэ алтан бас баахан хятадтай явж байгаа. Ерөөсөө нэг хор найруулдаг. Тэдний бүх юма хийдэг. Үнэхээр тасархаа газар байна гэдгийг хэлмээр байна. Тэгээ авилгачдын бүр ингээд тусгаар тогтносон авилгачдын үүр байхгүй юу? Ер нь бол хардаа яг энэ 7 сарын 1-ний өмнө миний 8 залуучууд гал төмрөөс болж ирсэжсэн. Сая яг энэ дэм үйл явдал боллоо. Одоо манай сонгуул 2 сарын дараа болох гэж байна. Муу юмны спираль улмал ойртоод байна шүү. Энийг бол бид нар биш, энэ төрийн тэргүүнүүд бодож зохицуулж явах ёстой байдаг. Муу юмны спираль ойртоод байна шүү. Улмал давхцал нь ойртоод байна шүү. Ер нь сүүлд нь 12 оны сонгуулийн дараа бас нэг үйл ажиллагаа явуулчаад болгочоод бид ингэж суух ирэхгүй хүмүүс шүү. За баярлалаа.